Зохиолч Өөрийн туяа Сөрөг цэцэг 12 дугаар хэсэг. Хотоос гарan хаашаа яваа нь үл мэдэгдэнэ. Машины цонхоор харахад эзгүй талуус харагдана. Хүүхдээ уйлуулчихгүй гэж хэрэндэл хичээн ингэртэй наана. Хоёр нүдийг нь нулимс бүрхэн ирсэн ч тэр уйлахгүй хичээн нүдээ тормолзуулн нууцаар нулимсаа арчин байлаа. Өглөөний нарны туяа өрөөг бүхэлдэнд бүрхэж болроогийн нүүрэн дээр нар тусахад тэр сая нойрноосоо сэрэн гэрлээ рүү харвал тэр гүн нойрондоо автан бүх гэгч нь ойрсон. Сэмхэн босож угаалгын өрөө ороод дараа нь гал тогоонд орж тэдний хөргөгчийг уудлвал эдчгээр зүйл байсангүй. Дандаа л уух зүйлс бас бэлэн хэрэггүй бүтээгдэхүүн. Ийм зүйлээр хүүхдээ хоолдог гэж юу? Гээд үлэн аяг ус суугаад тэднийхээс гарлаа. Түүний бодлоос цэцгээс алсангүй. Яаж дүнтэй уулзах вэ? Өнөөдөр очих юм бол тэр гэртээ байх болов уу? Намайг оруулах болов уу? Нэрээ өнөөдөр төрсөн өдрөн шүү дээ. Би түүнд бэлээ авчирч өгнө гэж амласан. Яагаад надтай зүгээр л ярилцаж бас төрсөн өдрийнхөө тухай хүртэл хэлчихээд ингээд явчихж байгаа юм бол арай бусдын дарамт жахалтанд орсон биш үсттэй. Гээд такси барин ажил руугаа явлаа. Үйлчлэгч жижүүр бүгд түүнийг амралтын өдөр ирсэнд гайхан асууцгаана. Долгор ихч байна уу? Та миний өрөөнд ороод ир гэж хэлээд өгөөч гэж үйлчлэгчид хэлээд өрөөндөө яаран орж ирээд цэцгийн түүхийг гаргаж ирэн харлаа. Өнөөг хорооны ихчийн дугаарыг гэнэтхэн санаж залгав. Сайн байна уу? Би халамжийн төвөөс залгаж байна. Болор гэх юм байна. Сайн байна уу? Таньж байна. Би харин танаас тодруулах зүйл гараад цэцгээ маань өчигдөр манай төвөөс цугтаад явчихаж. Би араас нь гэрт нь очисон боловч дахиж наашаа ирэхгүйгээд болтгоо. Уг нь хэд хоног зөв зүгээр л байсан юм. Гэрт нь очиход аав нь байхгүй байсан. Яг яагаад ингэснийг нь би сайн ойлгодоггүй. Тэр гэрт нэлэх хүүхэд өсгөхөд үнэхээр бэрх газар. Би ойлгож байна. Аав нь архиа угаад л явсан байсан байх. Угаасаа нэг жоохон тийм бүр ичимхий охин. Барагтаа бол ийм байна, тийм байна гэж хэлэхгүй. Би сайн мэдэхгүй л байна. Хэрвээ мэдэх зүйл гарвал би танд хэлье. За тэгээрэй. Танд баярлалаа. Баяртай. Хаалга тогшов. Ороор. Намайг дуудаа юу? Тийм ээ. 5 дахь өдөр ажил тарснаас хойш өчигдөр цэцгийг явах хүртэл манай дүүрэг гадны хүн ирэх үсттэй. За байз. 2-3 хүн ирсэн. Нэг настай хүн ирээд 207-д байдаг охинтой уулзаж тортой зүс өгөөд явсан. Дараа нь цагдаагийн газраас гээд нэг цагдаа ирээд бүх өрөөгөр шалгалт хийгээд явсан. Өө нэрээ тийм. Тань дээр нэг уулзаад явсан хүүхэн байснаа да. Хорооны ажилтан гээд тэр чинь ирсэн. Тантай уулзмаар байна гэд. Тэр хүн үү? Тэгээд тэр хүн цэцгээд уулзсан уу? Харин тэр үед манай хүн надад хоол авчирч өгөөд би тэр хүнийг болор байхгүй. Ажил тарсан, ажлын цаг дууссан. Та нэгд өдөр ирээрэй гэхэд өө тийм үү гэд уцаар яриад тантай л яриад байх шиг байсан да. Тэгээд хүү хоол авчирхаар нь өрөөнд орж хоол идчихэд гараад иртэл тэр хүн явчихсан байсан. Тийм байх нэ. Тэр хүн тэгээд сая надад яагаад хэлээгүй юм болоо? Надтай уцаар ярьсан гэдэг чинь юу гэсэн үг лээ? Болроо мөн үү? Би цэцгийн хорооны нийгмийн ажилтан байна гэж байсан. Тэгээд л би цааш явсан л да. Ойлгомжтой. За ойлголоо. Эх чинь сайн хардаг байж юу? Одоо яана нөгөө охиныг олж уулзаа юу? Гайгүй юу? Хөөрхий муу хүүхэд нь яаж байгаа болоо? Өөр санаанаас гарахгүй. Зүгээр дээ. Та санаа зовлтгоо. Тэгэхээр энэ хүн оюун гэх эмэгтэй яг ямар учиртай хүн юм болоо? Ширээн дээрх удсаа шүүрэн авч өрөөнөөс гарлаа.
Та явахгүй ч байгаа мó? Гэх үгийг ч тоолгүй тэр гадуур хувцас өмсөн явлаа. Такси барих гээд гараа өргөн зогсож байхад нь нэгэн танил хар машин ирж зогсон цонхооны сайхан амарсан уу? Энэ таардаг байжээ. Хаа хүрэх гэж байгаа юм бэ? Суучгал та. Гэд алтан хуйг түүн рүү инээмсэглэн сууна. 12 дугаар хэсэг төгсөв. Сөрөг цэцэг 13 дугаар хэсэг. Болорч ярьж байсан тул түүнтэй мэд мэдээд намайг өчигдрийн газар хүргээд өгөөч гэж хэлээд машинд нь суулаа. Би жоохон завгүй л байна л да. Гэхдээ чамд бол би үргэлж нээлттэй гэж хэлэн хөдөллөө. Тэд хэсэг явсны эцэст цэцгийн гэрийн гадаа ирлээ. Болорч машинаасаа буун хашааны хаалгыг цогсон боловч хинч тайлж өгсөнгүй. Хүн байхгүй биш үү? Ямар сони юм бэ? Байх л ёстой доо. Нэлэх хүүхдэд дагуулад хааш явна гэж. Хаалган дотроос төгжөөтэй байх юм. Тэгэхээр дотор нь хүн байгаа гэсэн үг үстэй. Чи хашааг нь давж чадах уу? Чадна л да. Гэхдээ чи энэ охиноор яах гээд байгаа юм бэ? Чи битгий эргээд өчигдөр уурлаад байсан мэт. Чамайг ирнэ гэд нэг тийшээ явчихсан биш үү? Чи зүгээр давах юм уугүй юм уу? Хэрвээ чи чадахгүй гэвэл би өөрөө давчихъя. За ууртаа гэдэг нь давхал гэж уншдээ. Гэд гадуур хүрмээ тайрлан болорт бариулаад хашааг нь даван хаалгыг нь дотроос нь онгойлголоо. Болор алтан хуйг хоёрыг гэрт ороход байшингийн хаалга цоожтой цонхоор харвал хинч байсангүй. Тэр би чамд хэлээ үздэй. Чамаас зугтаачихсан юм биш үү? Тэр охин чамтай ямар холбоотой болоод чи ингэж араас нь яваад байгаа юм? Хороо нь хань юм бол? Явъя хоёулаа хорон дээр нь очиж уулзъя. Гээд явхад алтан хуйг үг дуугүй түүнийг даган явна. Хорон дээр нь очиход амралтын өдөр учир хүн бараг байсангүй. Жижүүргийнх ах хоёр ихч үүдэнд нь яриа өрнүүлэн суугаа харагдана. Сайн байна уу? Энэ хорооны ажилтан оюун гэж хүн байдаг болов уу? Гэр нь хаана байдгийг мэдэхгүйз. Оюун? Тэм хүн энд ажилдаггүй шүү дээ. Ямар сони юм бэ? Яах аргагүй л оюун гэсэндээ. Тэгвэл цэцгээ гэж охиныг таниа үсттэй. Саяхан төрсөн. Мэдээлгүй яах вэ? Тэр хүүхдийг хараагүйз. Би нийгмийн халамжийн ажилтан Болормоо гэдэг хүн байгаа юм. Мэдэхгүй. Хэд хоног ерөөсөө харагдаагүй дээ. Аав нь хаана байгаа юм бол? Аавтайгаа амьдардаг гэсэн. Аавын цагдаа нар аваад явчихсан. Хоригдож байгаа хаа да. 30 хоногийн баримтчилгаанд явчихсан. Өө тийм үү. Тэгвэл энэ хороонд оюун гэж хүн ажилдаггүй хэрэггүй. Тийм ээ. Байхгүй. Бид өөрсдөө энэ хороонд ажилдаг хүмүүс байна. Тэгэхээр хэн ажилдаг гэдгийг мэдэлгүй яах вэ? Болрын гэрэлд мухардаж яах учраа үл олно. Нэгдөө. Чээсээ халамжийн төвд ажилдаг гэсэн үү? Би 7 дугаар хэсгийн ахлагч хүн байна. Чамтай ярилцах зүйл байна. Чи наашаа түр ороод ирэх үү? Болорч толгой дохин тэд хоёул нэг өрөөнд орон ярилцлаа. Юун тухай ярих гэж байгааг чи сайн мэдэж байгаа бах. Цэцгээ их сайн охин. Сэргэлэн цаваа аавдаа их тусч. Муу аав нь охиныхоо төлөө бүхнээ зориулдаг хүн байдаг юм. Хаяа жоохон балгачдаг хэдэж охиндоо бол маш их хайртай. Цэцгээж сургуульдаа их онд сурдаг толгой зөгтөө охин байсан. Жил гарангийн өмнө ээж нь гих хүн гарч ирээд охиноо өөр дээрээ авна гэд бөө юм болж байгаад л охин аваад явсан. Аавдаа нь хаяа таарад цэцгийг асуухаар сайн байгаа гэдэг байсан. Цэцгээ байхгүй болохоор уух нь ихсэн. 5-6 сарын өмнө цэцгээ гэртээ буцаад ирсэн юм. Тэгэхдээ л жирэмсэн болоод ирсэн юм байна лээ. Нөгөө цаваа сэргэлэн зам байхгүй болж хинтэй ч юу ч ярихгүй барагтаал бол гэрээсэж гарахаа болсон доо хөрхий. Харин гэрт нь үе одоо энэ гадаах өөрийн чинь машин шиг ийм том хар машин бас нэг жижиг цагаан машин ирээд явдаг болсон. Би машиныхын дугаарыг тухайн үедээ харчгаад мартчихна гэд дэвтэр дээр бичиж байсан юм. Даанч нөгөө дэвтрээ олдгоо.
Тэр жирэмсэн болсон нь ээжтэй нь холбоотой болов уу гэж би таамаглаад байгаа. Хөөх юм уу аав нь охиноо ирсний дараа арх уухаа байж ажиллаа хийгээд л охинд амттан бариад л гэртээ орж байгаа харагддагсан. Одоо нэрээ 30 хоног дуусах гэж байгаа юм байна шүү дээ. Тэгээд энэ охин хаашаа алга болчихсон юм болоо. Ямар нэгэн муу юм болоог байгаасай үлээ. Энэ яриа болроогийн толгойг улам бүр эргүүлж байлаа. Тэр оюун гэгч хэн болох, яагаад худал мэдээлэл хэлсэн эсэх, ээж нь хаана байж болох, тэр машинтай ирдэг хүмүүс ямар учиртай хүмүүс вэ гэд бодож олох зүйлс түүнд бишгүй ихээр ундран гарч ирлээ. 13 дугаар хэсэг төгсөв. Зураг цэцэг 14 дугаар хэсэг. Болор түүнд баярлснаа илэрхийлэн та гэхдээ яагаад надад энэ тухай ярьсан бэлээ? Дэмгүй царайлж дүрд орсон хүмүүс энэ хорвоод дэндүү их оршоод байх шиг. Гэнэн цагаахан охин үрийг ингэж зовоосон хүний заавал олох хэрэгтэй. Би өөрөө 5 охинтой хүн. Охин хүүхэд гэдэг энэ хорвоогийн тов тунгалаг булаг аршаан шиг байх хэрэгтэй. Хэн дуртаа түнд бохир гараа хүргэх ёсгүй гэж боддог. Би чамайг хараад л түүн туслах үнэхээр чин хүсэл байгааг нүднээс чинь олж харсан юм. Тиймээс заавал түүнд туслаарай. Баярлаа. Би хичнээн. Энэхүү тэдний яриа өндөрлөн болрыг гарч ирэхэд алтан хуйг машинда түүнийг хүлээн сууна. Болор түүн рүү нэг харснаа буцаж ороод "Игчээ, тэр хар машин гэд байгаа нь энэ гадаа байгаа машинтай яг адил уу? Эсвэл арай өөр үү? Ер нь яг ийм л байх шиг байсан л да. Чи игчтэй дугаараа үлдээч. Игч нэг эрийнхээ ямыг уудалж тэр дэвтрээ олъё. Тэгээд дугаарыг нь олчихвол би чамд хэлье." "За тэгээрээ, танд маш их баярлалаа" гэж хэлэн гарч ирлээ. За юу болсон? Юу гэж байна? Энэ нэгч бас худал зүйл ярьж байгаа бололтой. Ер нь ягаад цэцгийн эргэн тойрондох хүмүүс худал яриад байгаа юм бол би үнэхээр гайхаж байна. Хэрв тийм бол хамаагүй зүйлээр оролдох хэрэггүй юм биш үү? Түүний цаана нэг том эрхэм байгаа гэсэн үг. Чамдаж гай учирч болно шүү дээ. Болор түүн рүү харан айжуухан толгойд охин "Тийм ээ. Маш том хүн байгаа хаа. За, намайг гэрт хүргээд өгөөч. Би амармаар байна. Үнэхээр энэ хэргийн талаар олж сонирхмоор байгаач миний чадал хүрэхгүй бололтой." "Тэр чин дээр шүү" гэд машинаасаа хөдөллөө. Болрогийн гадаа ирж болор гэртээ орон харин алтан хуйг цаашаа хөдлөн явв. Би андуураагүй бол өчигдөр цэцгээ алтан хуйг руу хараад царай найзсаар дүүрсэн. Тэгээд тэдний дэрдэг хар машин түүнтэй төстэй машин гэхээр алтан хуйг арай. Тэр яг ямар хүн болоод гэрлээ бид хоёртой дотносон болж таарах уу? Утсан аван гэрэл рүү залгалаа. "Байна уу? Чи алтан хуйгийн талаар хэр сайн мэдэх вэ? Минь дусч үгүй юу болов? Чи өнөөдөр утсан авахгүй хаагур явсан бэ? Өглөө намайг сэрийхгүй яасан? Тэр яах вэ? Чи алтан хуйг яаж танд юм бэ? Тэр ер нь ямар учиртай хүн бэ?" "Би яаж мэдэх вүлээ дээ? Түмэл дагуулж ирсэн штт. Ажлын хамтрагчид манай найзад сэтгэлийг нь татах сайхан хүүхэн хэрэгтэй юм. Чамд тийм найз байвал танилцуулаач гэсэн. Надад чамаас өөр найз байхгүй чи мэдж байгаа үсттэй. Тэгээд л чамайг танилцуулсан. Хаа очиж царай зүс би хаа сайтай сайхан залуу байсан. Яасан? Юу болов? Уулзаж байгаа тухтай яриа. Чин тухайд цаад хоёртой дуулгаж болохгүй шүү. Хэрв чамтай ахиж холбогдвол уулзъя гэж хэлээрэй." "Яасан? Чам таалагдаа юу?" "Үгүй дээ. Би чамд уулзаж байгаад хэлье гэж хэлсэн шүү дээ. За дараа яриа. Нэрээ? Ямар компанид ажилладаг гэсэн бэлээ? Тэрийг сайн мэдэхгүй байна. Чамд хэлээгүй мүү?" "Үгүй. За баяртай" гэж хэлээд уудсаа таслав. Энэ бүх эдрээд зүйлийг яг хаанаас эхлэх хэрэгтэйг болор үл мэднэ. Цэцгээ хаана байгаа бол зүгээр л байгаасай үлээ.
Түүний гэдэс хоржигнон дуурахад л тэр өдөржин юу ч идэгүйгээ санана. Ойрхон гарч хоол идэхээр боллоо. Нэгэн ресторанд орон хоол захиалан суулаа. Энэ үедээ алтан хуйгийг ямар хүн болохыг хайж мэдхээр фейсбુકийг нь хайж үзсэн боловч түүний хаяг олдсонгүй. Өөй сайн уу? Ямар сонин хүн бэ? Гэх боргил эр хүний хоолой сонсдлоо. Болорж гайхан түүн рүү харвал 10 жилийн анхны хар, анхны үерхлийн эзэн болох оргил зогсож байлаа. Болромоо мөн биз дээ 10-ын бэгийн. Тийм ээ. Харин чи оргил мөн үү? Мөн байна. Хөөх, чи өөрчлөгдөөгүй юм шүү. Ийшээ суучих уу? Хамт яваа хүн байгаа юм уу? Үгүй дээ. Ганцаараа явж байна. Суусуу. Би ч бас ганцаараа л явна. Яаж ганцаараа хоолдог юм блэ гэж бодсон чинь эртний танилтайгаа таардаг юм бижээ. За, амьдрал авах сайн биз дээ. Хүнтэй суусан уу? Үгүй, ганцаараа л явна. Харин чи? Би ч гэсэн ажил гэсээр яваад нэг л мэтгэд 30 гарчсан ганц би ир болж дээ. Чи ягаад ангийнхантайгаа уулздаг юм бэ? Уулзалт бүр дээр очихоор чи дандаа байхгүй байдаг. Завгүй ажилтай байдаг болохоор амжихгүй маа. Чи өмгөөлөгч хийж байгаа гэсэн үү? Өө тийм. Хуулийн мэрэгжилч тэгээд хэзүү юм байна шүү дээ. Чи бүр яг хэвээр байна шүү. Чамайг хараад шууд л танилаа шүү дээ. Би ч бас чамайг хараад шууд л таньсан. Энэ таны захиалсан хоол гэд болрын хоол нь ирэхэд би хоол захиалчихъя. Хамт сууж байгаа тоолвол дургуйцахгүй зү. Яалаа гэж те тэлдэг гэж болор сандран хариулна. Үнэн дээр тэр анхны хараа хараад маш их баярлаж бас догдлож байлаа. 14 дугаар хэсэг төгсөв. Сөрөг цэцэг 15 дугаар хэсэг. Тэд өмнөх дурсамжтай бүх зүйлсээ хуваалцсан ярина. Уучлаарай, манай хаах цаг болсон байна. Гэх зөөгчийн үгээр тэдний яриа тасалдлаа. Хоёул хамт гарan болрогийнх руу алхлаа. Ойрхон байсан тул тэр даруй тэдний байрны гадаа ирлээ. Энэ манайх. За, би оръё доо. 10 жилийнхээ найзтай уулзаж ярилцахад сайхан байлаа. Би ч бас чамтай ингэж таарна гэж бодсонгүй шүү. Яг үнэндээ манай байр танай цаад талын байр штэ. Би саяхан нүүж ирсэн юм. Хөөх тийм үү? Ужрах ёстой хүмүүс 3 салсан ч учирдаг гэдэг баха. Хоёулаач ужрах тавилантай л хүмүүс байж. Чи надад дугаараа өгч болох уу? Бололгүй дээ. Уцаа өгч бай. Гэд өөрийнхөө дугаарыг залган үлдээлээ. Би ч бас чиний дугаарыг мэдээд авлаа. Хэрэг гарвал ярьж болно үсттэй. Тэгэлгүй яхав. Үргэлж нээлттэй шүү. За би оръё доо. Нойр муутай амарч чадаагүй хэд хоног явчихсан. Маргааш өглөө ажилтаа болохоор одоо орж амарлаа. Тэгдээ. Сайхан амраарай. Гэж хэлээд бэби рүүгээ мишэн гараа далалсаар тэд салцгаав. Хэсэг зуурч гэсэн өнөөх хэргийн талаар болор мартаж орхижээ. Яг л 18 чиг догдлон дуу илсаар гэртээ орон нүүр аваагаад сая л өөрийгөө ямар ч бодоггүй үсээ самнаагүй түүнтэй уулзнаа толинд харан мэдлээ. Өөрөөсөө ичиж байсан ч цаг хугацааг буцаах аргагүй учраа өөрийгөө шоолон инээсээр оронд орлоо. Утсанд нь дуудлага ирэхэд оргил байлаа. Сэтгэлэн догдлон уцаа авахад ундах гэж байна уу? Тийм ээ, оронд орчихсон байна. Чи өнөөдрийн уулзалтын талаар юу гэж бодож байна? Хоёулаа 10 гаруй жилийн дараа ингэж уулзалдаж байна. Энэ олон жилийн дараа би биентэйгээ ингэж уулзалдаж байхыг бодоход хоёулаа тийм муу хүмүүс байгаагүй бололтой. Тийм үү? Тийм л юм шиг байна. Би энэ уулзалтыг их нандинаж байгаа. Хоёулаа маргааш орой хамт хоол идэх үү? Чиний ажил хэдээс тарах вэ? Болж байна. 18 цагаас. Танахаас ажилчин хэр хол байдаг юм бэ? 3 буудлах газар л байдаг. Орхон. Тэгвэл 19 цаг гээд өнөөдрийн ресторанд уулзвал болох уу? Болж байна. За тэгвэл маргааш уулзъя да. Сайхан амраарай. Гэж хэлэн тэдний утас салав.
Өглөө ажил дээр орой болцоотой гэсэн сэтгэл догтлолтой орж ирлээ. Гэрлээж түүнийг жаргалтай байгааг анзаарч "Хөөх, өнөөдөр чи чинь ямар сайхан ааштай байх юм? Яасан? Алтан хуйг та хоёрын дунд ямар нэг юм болсон юм уу?" За тэр хүнтэй яасан гэж "Өө нэрээ, тийм алтан хуйг" гэж догтол нь алга болж сэтгэл түгшилт түүний биеийн орон зайг эзэлнэ. "Алтан хуйг яасан юм?" гэхэд болор түүнд бүх зүйлийг ярив. "Чи хэнд ч битгий хэлээрэй. Би цэцгээтэй түүнийг холбоотой гэж бодож байгаа. Бидэнтэй дотносон ч учиртай байх." "Хөөх, би бүр гайхаж орхилоо. Хэрвээ тийм бол хүүхдийн эцэг нь арай алтан хуйг арай үгүй үлгүй дээ. Би ч бас арай үгүй ахаа гэж бодож байгаа ч эцэг нь биш юмаа гэхэд ямар нэгэн байдлаар холбоотой болж таарад байгаа юм. Ингэхэд алтан хуйг яг эхнэргүү гэдэг нь үнэн үү? Бид хоёроос ах юм шиг харагдаж байсан да. Эхнэр хүүхдгүү л гэж хэлсэн штэ. Наад асуудал чинь үнэхээр түүхтэй асуудал байна. Хуулийн хүрээнд судалж үзсэн нь дээргүй юу? Хоёулангийнх нь хүч хүрэх зүйл биш юм а та. Хууль нэрээ тийм. Би орой нэг хүнтэй уулзна. Тэр энэ талаар надад туслаж магадгүй хаа. Тэгээд тэр охин одоо хаана байгаа юм бэ? Тэрийг би үнэхээр мэдэхгүй байна. Эрүүл сарвал амьд мэндэл байгаасай. Йой, за би ажилдаа орлоо. Чи юу болж байгаа талаар надад хэлээд яриад байгаарай. Ямар аймаар юм бэ? Чинь тухай хинт шилж болохгүй шүү. Цаад хоёр чинь ярил юу ч болоогүй юм шиг байгаарай цаа. За ойлголоо. Юу л болоод байна да болроо минь. Гэж үгэлсээр өрөөнөөс гарлаа. Болроо ахин цэцгийн маягтыг гаргаж ирэн харлаа. Ар гэрийнхэн хүмүүсээс холбоо барих дугаар байгаа эсхийг шалгатал аавынхан дугаар байв. Шуудхан л залгаж үзтэл холбогдох боломжгүй гэсэн дугаар байв. Баривчлаганд явсан гэсэн. Яагаад тэр хүн баривчлаганд явчихсан юм болоо? Ингэхэд тэр ээж нь хаана амьдардаг юм бол? Тэр хүнтэй уулзвал бүгдийг мэдэх боломжтой байдаг. Ээжийнх нь мэдээлэл байгаа эсхийг шалгатал байсангүй. Гэрлээгийн өрөөнд орон "Чи завтай байвал улсын бүртгэл ороод цэцгийн ээжийн талаар мэдээлэл олоод өгөөч. За би энэ хүнийг гаргацгаад яваад ирье." Болорч энэ хооронд ажиллаа хийсээр. Үдээс хойш болоход гэрлээ түүний өрөөнд орж ирэв. За явсан ажил бүтэмжтэй юу? Ээжийнх нь мэдээллийг оллоо. Инх саруул гэдэг юм байна. 37 настай. Цэцгээс гадна ахаад 2 хүүхэдтэй юм байна. Гэхдээ нэг нь цэцгээтэй эцэг эхнийхтэй, дүү нь бол баг нь эхнийхтэй эцэг өөр юм байна. 7 жилийн өмнө өөр хүнтэй гэрлэлтэд батлуулсан нь алтан багна гэх хүн байна. Харин тэр хүнийхэн талаарх мэдээлэл өгөх боломжгүй гинэ. Алтан багна, алтан хуйг ямар холбоотой байж таарах вэ гэд гэрлэлээр нухацтай харав. 15 дугаар хэсэг төгсөв. Сөрөг цэцэг 16 дугаар хэсэг. Гэрлээч нүд нь ердийн хөөсөж томрон "Нэрээ ах トゥ хоёрын болов уу? Аль эсвэл гэхдээ яагаад ч юм тийм совин татад ах юм?" Харин тийм ээ. Надад ч бас алтан хуйгийн талаар яаж мэдээлэл цуглуулах вэ гэд хэсэг бодолд автан суулаа. Гэрлээрөө нэг хараад "Чи л чадна. Найз нь чамд итгэж байна. Чи төмөөтэй уулзаад цаадахнаасаа жоохон мэдээлэл авах гээд үзээч. Цаадахыг чинь халаагаа тавьчихвал ганц 2 зүйл хэлэхгүй гэж юу? За болио. Намайг хоёулаа уулзъя гэвэл энэ ямар дуртай хүүхэн бэ гэж бодно штэ." "Юу? Яагаад тэгнэ гэж? Өмнө нь та хоёр хоёулаа уулзаж байгаагүй юм уу?" "Үгүй ээ. Зүгээр ажлын шугамар л ганц 2 удаа уулзсан. Нэг удаа уулзахад бас нэг залуутай хамт гурвуулаа уулзаж байсан юм." Болрооч ахин бодолд автан цонх руу ширтэнсэн. Цонхоор яаран холхилдох хүмүүсийг харан цэцгээ хаана байгаа бол гайгүй л угаасаа та гэж бодохтой зэрэгцэн түүний бодлыг таслан "Ингэхэд дөрвөлээ яагаад уулзаж болохгүй гэж? Тэгээд чи алтан хуйгийн амийг би түмээг болж байгаа үсттэй. Уг нь ч болохгүй зүйл байхгүй л дээ. Гэхдээ хоёулаа тэр хоёртой төрүүлж уулзъя гэвэл
алтан хуйг хар авчих юм шүү. Хэрвээ үнэхээр энэ хэргийн ард алтан хуйг байх бол тийм шүү. Яах вэ? Би төмөөдөө жоохон маяглаж яриад өмнөх гаралтаа гүйцэх юм уу гэд хэлчих юм уу? Нэрээ тэгэж чи тэгвэл тэгэд ярьчих. Хизээ боломжтойг нь ер нь хугацаа шахуу байх хэрэгтэй шүү. Ойлголоо. За юунд л орооцолтод байна да хоёлаа. Энэ зүгээр ч нэг архичин аавын найзуудын хүчин биш боллоо шүү. Би ч анх эргэтэн л гадралсан. Хэрвээ аав болон тиймэрхүү орчинд хүчрхийлэлд өртсөн хүмүүс харц болон биеийн хилэмж шал ондоо байдаг. Цэцгээ цаанаа л нэг зүйл нуугаад байгаа мэт. Хэрвээ тэр нууц зүйлийг мэдгэл юм бол ямар нэгэн муу зүйл болохыг мэдэж байсан. Чи төмөөдөө уцаарай. Би орой нэг танилтайгаа уулзна. Тэрнээс хууль зүйн зөвлөгөө авъя. Ойлголоо. Тэр хүн чи ямар хүн юм бэ? Би чам дараа хэлье. Нэрээ ээжийнхэн дугаарыг гэрийн хаяг ч юм уу олсон уу? Утасныхаа дугаарыг олсон. Гэрийн хаяг нь ч бас байна лээ. Гэхдээ тэр нь үндсэн хаяг биш бололтой. Юу гэсэн үг вэ? Үгүй ээ, дөрөв хороогоор нь хайгаад үзтэл манай орны хамгийн баян хүмүүс амьдардаг газар байна лээ. Тэгэхээр ээж нь гэрийн үйлчлэгч хийдэг болж таарад байгаа юм. Гэрийн үйлчлэгч хийж байгаа гэсэн үү? Үгүй л дээ. Зүгээр л би тэгж таамаг дэвшүүлэхгүй юу? Хэрвээ тийм газар амьдрах хэмжээний амьдарч байсан бол охин нь яагаад ингэж амьдрна гэж? Ээжийнх нь өөрийнх нь хөрөнгө биш, нөхрийнх нь хөрөнгө учраас. Ирлээ. Чимэрхүү зүйлээ сайн судлаа л да. Хоёулаа таамаг төдий зүйлээр энэ хэргийн учир шалтгааныг олохгүй штэ гэж уурлангуй хэлэхэд за мэдлээ боосоо. Одоо донготх нь уцаа аваарай да. Би залгая. Баяртай гэж түн рүү инээмсэглээд өрөөнөөс гарч явлаа. Болорцч бодож олох учир зангилаац зүйл улам их болж байв. Цагийн зүү 17 цаг 50 минут заахад болор гүйх шахам ажлаасаа гарan явлаа. Гэрийнхээ ойролцоох өнөөх болцсон газраа иртэл оргил хараахан ирээгүй байв. Түүнийг хүлээн суухдаа өөрийгөө тольдон нүүрний будгийн анцлан суух зур дуг би ирлээ гэх ээлдэг оргилын хоолой сонсдно. Удаан хүлээсэн үү? Үгүй, саяхан ирээд сууж байсан юм. Ингээд тэр хоёр элдвийг ярилцсан инээж хөрөлдөн хоолой идцгэн. Болор уу түүнээс асуумаар байвч яаж ярианд оруулахаа мэдэхгүй л байлаа. Чи дөрөөнөөс хойш надаас нэг зүйл асуух гэж чадахгүй байгаа юм шиг санагдах юм. Юу ч хамаагүй асуул да. Би харин чиний ажил мэргэжилтэй холбоотой асуулт асуух гээд. Болно. Асуу. Болор түүнд бүх зүйлийг эхнээс нь дуустал ярив. Оргилч түүний яриаг анхааралтай сонсож дуусаад чи эхлээд тэр хэргийн эзнээ олж хамгийн гол нь баримт нотлохоо хангалттай байх хэрэгтэй. Хэрэгт холбоотой чихрийн цаас байсан ч тэр баримт нотлохоо олно. Тэр хүнийг оллоо гэхэд яллаж дахин цэцгийн амьдралд хизээж гарч ирэхээ болгож чадна гэж үү? Манай Монголд тийм хууль байгаа болов уу? Ямар тааж хуульд орно шүү дээ. Хоёулаа чадхаасаа чадахгүй хүртлээр явах хэрэгтэй. Би чамд туслана. Хоёулаа чадна. 16 дугаар хэсэг төгсөв. Сөрөг цэцэг 17 дугаар хэсэг. Оргил түүн туслах болсонд болроо үнэхээр таатай байлаа. Цэцгийг яаж болох вэ? Би түүнийг амьд эсэн мэнд байгаасаа гэж маш их санаа зовж байна. Түүнийг олмоор байвал эхлээд хэрэгтэн болох хэрэгтэй. Чи тэр ээжийнх нь гэрийн хаягаар очоод уулзаад үзснэн дээр баха да. Тэнд зарт хийдэгч вэ, үгүй ч вэ. Ямар нэгэн холбоотой учраас тэр хаяг байгаа. Би ч бас уулзъя гэж бодож байсан юм. Хамгийн гол нь баримт нотлохоо маш их хэрэгтэй шүү. Ойлголоо. Түүнтэй уулзахтаач болгоомжтой байх хэрэгтэй. Дараа нь шүүх хурал болоход чиний эсрэг зүйл ашиглахдах зүйл битгий хийгээрэй. Ингээд маргааш өглөөн нь болор ажил дээр ирээд гэрлээтэй уулзав. Тэр түүнд 5 дахь өдөр дахин уулзах болсноо хэллээ. Ойлголоо. Одоо найз нь яваад тэр ээжийн гэрийн хаягаар очиод уулзаад ирээ.
Над дээр хүмүүс ирвэл чи авч угаарай. За тэгээ. Тийшээ тэгээ ганцаараа очих гэж үү? Цаг алдмааргүй байна. Ойлголоо. Зөрүүд хүн шүү нэрээ. Болроо чаран өөрт хэрэгтэй зүйлээ аваад гэрлийн машины түлхүүрийг гуйн аваад ээжийнх нь бүртгэлтэй хаяг руу явлаа. Том хаус байшингууд хашаа татсан баргийн хүн нэвтэрч чадхааргүй харагдана. Арай гэж хайсан газраа олоод үүдэн дэх хонхын дартал хамгаалагч нь гарч ирэв. Сайн байна уу? Энд тунгалаг гэж хүн байдаг болов уу? Байдгаа. Яасан? Би харин уулзах гээд та хэлээд өгөөч. Ямар ажиллаар яах зорилготой уулзах гэж байгаа вэ? Цэцгийн асуудлаар уулзах гэсэн юм гээд хэлээд дамжуулаад өгөөч. Гэхэд өнөөх хамгаалагч цааш хаалга хаагаад оров. Хэсэг хугацааны дараа за та ороорой. Болрыг дотгош ороход кинон дээр гардгуу гэмээр гоёмсог тогжилттой хашаа цэцэрлэгт хүрээлэн харагдана. Үүдэн дээрэн ахин хонх дарахад энэ удаа хаалгыг үйлчлэгч гэмээр эмэгтэй онгойлгож өглөө. Сайн байна уу? Би тунгалагтай уулзах гээд та юу? Үгүй, манай эзэгтэй байгаа юм. Таныг зочны өрөөнд хүлээж байгаа. Намайг дагаад яваарай гэж хэлэхэд нь болор нэг их гайхсангүй. Гэхдээ л бодож байснаас нь өөр байгаад сэтгэл дундуур байлаа. Гоёмсог торгон халаад шаахаа өмссөн өндөр царайлаг эмэгтэй түүнийг инээмсэглэн угтан авлаа. Өөх, загвар өмсгч үү гэмээр л харагдана. Сайн байна уу? Та тунгалаг уу? Тийм ээ, та ийшээ суугач. За гэж сандран буудан дээр сун түүнийг хөлний уулнаас толгой хүртэл харна. Та цэцгийн талаар гэсэн үү? Тийм. Та ээж нь үү? Тийм ээ. Манай охин ямар нэгэн хэрэг тариа юу? Үгүй дээ. Үгүй гэжтэй. Танай охин одоо алга болчиход байгаа л да. Та охиноо хүүхэд төрүүлснээ мэдэж байгаа зү? Гээд түүний нүд рүү харахад болрогийн нүднээс дайжих хаятай кофе руугаа харснаа. Мэднэ. Тэр аав нь их архичин хүн л дээ. Архичин найзуудынхаа нэгнээс л хүүхэдтэй болсон байх. Тийм ч учраас идэлх гороо идлээд баримтлаганд явуулсан. Аавыг нь та баримтлаганд явуулчихсан юм уу? Үгүй тэгээд хүүхдийнхаа дэргэд архи ууж архичид цуглуулснаас болоод насанд хүрээгүй охиноо ийм байдалд оруулсан хүнд харин ч бага шийтгэл байгаа үсттэй. Та тэр хүмүүс охинд чинь ийм зүйл хийсэн гэж яаж мэдж байгаа юм бэ? Хэрвээ тэр хүмүүсийг гэж сэжиглэж байгаа л тэд нарыг цагдаад өгөхгүй яасан юм? Надад нотлохоо байхгүй штэ. Хэнийг нэг их юм. Тэгээд ч цэцгээ тэр хүнийхээ талаар юу ч хэлэхгүй байхад би тэр охиныг яаж хүчндүүлсэн гэж цагдаад мэдэгдэх юм? Чи боловсралтай л хүн байлтай. Анхан шатны хуулийн мэдлэг байгаа зү? Манай хүн хуулийн талын хүн болохоор би нөхрөөсөө ганц хоёр зүйл асуусан юм. Танай хүн яг юу хийдэг хүн юм бэ? Алтан багна гэж танай нөхөр үү? Манай хүн улсын ерөнхий прокурор хүн л дээ. Мөн. Та их судалгаатай иржээ. Алтан хуй гэж хин бол та таних уу? Түүний нүд эргэлдэн сандрал хаятай кофегоо очлон уугаад ёстой мэдэхгүй байна. Тийм үү? За. Та охиныхаа талаар сураг гарвал надад хэлээрэй. Нээрээ та охиноо өмнө гэртээ авчирч байсан гэсэн. Тэр үед охиноо жирэмсэн болсон мэдээгүй хэрэггүй. Танахаас харихтаа жирэмсэн болсон гэж байна. Хин ч ам тэгэж байна. Өөрөө яг ямар учиртай хүн болоод надаас байцаалд аваад байгаа юм гэж уурлав. Би зүгээр л асуудлыг тодруулах гэж асуусан юм. Та уурлах хэрэггүй дээ. За, би ингэж явъя да. Энэ миний нэрийн хуудас. Та цэцгээгээс сураг гарвал заавал хэлээрэй. Тунгалаг түүнд дахин юу ч хэлсэнгүй. Болор харин түүнийг баяртай гэж хэлээд гэрээс нь гарах гэснэ. Та хэрвээ их хүн мөн л юм бол биш ээ. Цэцгийг та охиноо гэж боддог л бол та мэддэг зүйлээ надад бүгдийг нь хэлээрэй. Түүнд ингэж амьдрах ямар ч буруу байхгүй. Тэр чинь хүүхэд шүү дээ гэж хэлээд гарлаа. 17 дугаар хэсэг төгсөв.
Сөрөг цэцэг 18 дугаар хэсэг. Хүний төрсөн их гэдэг үргэлж үрийнхээ төлөө байдаг. Гэвч их хүн бүр ийм биш бололтой гэж нүднээс нь өөрийн ирэхгүй гарах нулимсаа арчин цэцгийг өрөвдөн түүний гэрээс гарлаа. Орд харш мэт сайхан гэр оронд хатан шиг амьдрах хэдий ч энэ нь зүгээр өнгөн зүйл биш гэж бодохоор л аимшигтай. Болор оргил хоёр хэрэндээ л бүх зүйл учир зангилааг олох гэж хичээнэ. Гэвч олигтой батлах баримттай зүйл гарч ирээгүй л байлаа. Ингээд гэрлээгийн ярьж тохирсны дагуу алтан хуйг Түмэн хоёртой уулзах болов. Энэ тухайга оргилд дуулгахад чамайг өөрийг нь сэжиглэж байгаа гэдгийг тэр мэдсэн л байх ёстой. Энэ бол эцсийн боломж. Надад өөр сонголт байхгүй. Би цэцгийг олмоор байна. Тэр хаана байгааг хэн ч мэдэхгүй. Энэ үед түүний удаас дугарлаа. Байна уу гэж яран утсаа авахад цаанаас нь сөнгөцсөн хоолой гарч би цэцгийн аав байна. Тантай уулзмаар байна гэхэн сонсдлоо. Алтан хуйг Түмэн хоёртой уулзах цаг болчихсон байсанд бол өөрийнхөө оронд ориглыг явуулаад өөрөө тэдэнтэй уулзахаар болов. Гэрлээч товлсон газраа түүний хүлээн зогсоно. Ямар уддсан бэ? Арай задгаа хувцлаа зогсчихсон ч хүмүүс амар хараад байна штэ. Нэг хүнтэй уулзаад ирсэн юм а. Хаана явна гэх нөгөө хоёр чинь одоо болтол ирээгүй мүү? Уг нь эрт ирчгээд хүлээгээд л байж байдгүй үсттэй. Сая ярьсан алтан хуйг хуралтай байна. Тэгээд хурлын тарахаар гарлаа гэж байсан. Одоо ахаад хэр удаан хүлээх юм бэ? Уцаа сайн сэнгэлсэн үү? Дууг нь хурааж авна шүү. Сэжигтэй зүйл гарах төдийд ер нь тэдэнтэй уулзаад шууд дууг нь хураасан ч ахав. Ойлголоо. Удалгүй алтан хуйгийн машин тэдний өмнө нэрэн зогслоо. Түмээч тэдэнд рүү инээмсэглэн даллаад машинд суу гэж толгоогоороо дохино. Оюул арын суудал дээр суухад тэд эргэн хараад за манай хоёр яагаад л дуудаад байна да? Нойтон зүйл хэрэг болсон уу гэж Түмээ тавлан асууж өөрөө чанга инээхэд гэрлээ айлгуйтан за яалаа гэж дээ зүгээр л ойрд ажил ихтэй агаар салхи амсаж стрессээ тайлахгүй бол галзуурах шахаад байна. Гэрлээгийн хувцлалтанд нүдэн унсан Түмээ түүнийг дээрээс доош нь ихэд сонжин харж уруулаа зөөлөн хадслана. Алтан хуйгч болорлоо инээмсэглээд хөдлөхөө гэж асуухад тэр дуугуул толгой доглоо. Ингээд тэд өнөөхөл алтан хуйгийн зуслангийн газар очихоор хотоос гарлаа. Харин энэ үед оргил болроогийн заасан хаягийн дагуу цэцгийн гэрт ирлээ. Үүдэнд нэрэн хаалгыг зохимогц байшингийн хаалга онгойж дотроос нь баруун хөлн жоохон хазганах өндөр туранхай эрэгтэй хүн гарч ирнэ. Тэмбэ гэх сөнгөцсөн хоолойгоор асуухад би болор гэх хүний найз байна. Намайг өөртөө ч уулзахаар явуулсан юм. Гэхэд дахин дуу гарсангүй хаалга руу дөхөн ирсээр түүнд хаалга онгойлгож өглөө. Сайн байна уу? Сайн байна уу? Дотогш орооч гэж түүнийг гэрлүүгээ дагуулan орлоо. Бүх зүйл нь цэвэр цэмцгэр гялцал хийх нь оргилд түүнийг ажилсаг гэдгийг харуулна. Өнөөхөр амьдралд нухлагдаад царай нь харлаж арьсан үрчиж турсан болохоос хэдэн жилийн өмнөх зураг нь зурагтных нь өмнө инээмсэглэн харагдах зураг өөрийнх нь гэдгийг илтгэнэ. Үнэхээр цайхан залуу байжээ. Энэ таны зураг уу? Тийм ээ. Минийх. Яасан? Өөр байна уу? Үгүй дээ. Жоохон борлцсон болохоос хэвээрэл байна. Харин таны өвөр дээр инээмсэглэн суух охин таны охин цэцэг юм уу? Моо, миний охин. Энкита охиноо хаана байгааг мэдэх үү? Мэдэж байсан бол ах нь юу гэж тэр эмэгтэй рүү залгаж асуух үлээ. Намайг гэртээ ирэхдээ охин минь байхгүй байсан. Та хаа хурцгэд ирсэн бэ? 30 хоногийн баримтчилгаанд яваад ирсэн. Эх юмараа гайхуулж явах шүү дээ би чинь. Та надаас бүү санаа завдаа. Би өмгөөлөгч хүн юм л да. Болор надад мэдих зүйлээ бүгдийг нь ярьсан. Тиймээс охинд чинь болон танд би туслахад бэлэн байна. Та надад бүх зүйлийг өөрийнхөө тухай
охиныхоо тухай илүү сайн дэлгэрэнгүй ярьж өгөх хэрэгтэй байна. Чи тэгээд яг бидэнд тусалж чадах хэрэггүй. Хүн бүрэл туслана гэж хэлдэгч цаагаараа тэдгээр дайснуудыг арга зааж хамгаалах зүйл хийж байдаг. Чи бас тэдний нэг биш үү? Үгүй дээ. Би тэр хүмүүсийг таних ч үгүй. Би болорт хар багасаа л хайртай байсан. Амьдралын ирэхээр холдсон ч би дахин уулзаж чадсан. Тэр надаас энэ хэргийн үнэн зөвийг олоод өгөөч гэж гуйсан юм. Энэ нь миний түүнийг их сэтгэлээ харуулах сүүлийн боломж байж магадгүй. 18 дугаар хэсэг төгсөв. Сөрөг цэцэг 19 дугаар хэсэг. Хайраа. Зүгээр хайраас болоод уу? Хайр гэж зүйл байдаггүй юм. Тэр тусмаа эримээ хайр гэж. Хайр байдагч ялагдах зүйл олонтой. Тэрний хамгийн том ялагч нь мөнгө. Мөнгө бүхнийг шийддэг. Чийж бас нөгөө баячууд гарч ирээд мөнгө амлах юм бол тэр хайраа орхиод мөнгөө сонгоод л явна. Амьдрал ийм л энгийн дүрмтэй. Юу гэж тэ ах минь? Мөнгөний өмнө ялагдаж хайраа орхиж байвал тэр хүн хамгийн гуйлагчин хүн. Би тийм гуйлагчин хүн биш шүү. Тэгээд ч би танд ижинхээ нэрээр тангаргалж байна. Би худалдаж мөнгөний болдог хүн бишээ. Тиймээс ч би өдий хүртэл шудраг зүйлийн төлөө тэмцээр ирсэн. Та надад ярих дургүй байвал болно. Итгэхгүй ч байж болно. Гэхдээ та одоо ч болов охиноо олж үлдсэн амьдралаа сайхан амьдрий гэж бодохгүй байна уу? Танд жоохон ч гэсэн хүнд итгэх итгэл үлдээгүү гэж юу? Оргил түүн рүү харахад тэр түүнээс харцаа буруулан суулаа. Юу ч үг дуурсангүй. За. Би ч явъя да. Хэрэг гарвал ярьж болно шүү. Гэд түүнийг гарах гэтэл энэ бүх зүйл миний эл буруу. Миний арчаагүй зангаас болж охин минь ийм байдалд хүрлээ. Оргил аажуухан түүн рүү дөхөн хажууд нь сууна. Би их сургуульд орох жилээ өөрөөсөө 4 дүү охинд сэтгэл алдарсан юм. Бид хоёр олон жил үерхсэн. Их сургуулаа төгсөж багшин ажил хийж хэдэн цаас хураагаад мөн ээж аавынхаа өгсөн мөнгөөр энэ хашаа байшинг авч байлаа. Айлын охиныг насан туршдаа юугаарч дутаахгүй гэж амлалт өгөн аав ээжээс нь гуйн авч хамтын амьдралаа эхлүүлсэн. Удалгүй тэр минь жирэмсэн болж охин минь мэндэлсэн. Ямар их жаргалтай байсан гэж. Харин тэр минь бүжигчин болох хүсэлтэй байсан юм. Би хаа царай зүсээрээ хүний дээр гарна уу гэхээс гологдох хүн биш байлаа. Охиныг манай ээж харж өгөөд эхнэр маань бүжгийн дугуйланд явдаг байв. Их сургуульд орох гэдэл бэлдэж байсан юм. Их сургуульд орж чадсан. Би ажлынхаа хажуугаар хүүхдүүдэд гэрээр давтлага өгч 5-10 цаас илүү олчих гээд хичээнэ. Хаяа хүмүүсийн дипломын ажил хийж өгөөд мөнгө олно. Гэр бүлээ тэжээх их үргийг өөрийгөө хангалттай биелүүлж байна гэж боддог байсан. Манай хүн их сургуулаач төгслөө. Театрт бүжигчнэр ажилд орж цалинтай золгосон ч түүний цалин ар гэрт нь биш өөрт нь л зарцуулагдана. Мэдээж би түүнээс авах ёсгүй ч түүний зугаа цэнгэл хэрэг сэтэрч байсан юм. Надаас мөнгө авч хүртэл гарч орж ууж идэнэ. Гэртээ ирүүл орж ирэх нь багасж бидний харилцаа дордож байсан юм. Би ээжээсээ санаа зовж байсан ч ээж минь нэг ч үг хэлдэггүй байлаа. Ээжийнхээ дэргэд хэрүүл хийгээд явах вэ гэд түүнтэй хэрүүл үүсгдэггүй ч үйлдэлээрээ би эсэргүүцэж байгаагаа өчнөө харуулсан. Харин нэг л өдөр тэр дахин жирэмсэн болсон юм. Гэхдээ тэр нь миний хүүхэд биш байлаа. Ажлаас ороод ирэхэд тэр бүх хувцс эд хэрэглэлээ цүнхэлчихсэн сууж байсан. Удалгүй гадаа том хар машин ирэн сигнал өгөхөд би явлаа. Чи бол сайн аав. Охиндоо яг энэ хിവэрээ сайн аав байгаарай. Бас сайн хүнтэй суугаарай гэж хэлээд л явсан. Хэдэн өдөр шөнө би уйлж охиноо харж өрөвдөж хонсон. Гэвч тэр ирээгүй. Дараагаар нь би түүнийг
өөрөө олж уулзсан юм. Гэвч тэр баян хүний эхнэр болмоор байна. Хүссэн үедээ мөнгө үрж эрх дураараа амьдрмаар байна. Чи намайг тэгж амьдруулж чадахгүй байгаа үстэй гэж хэлсэн. Тэр үед л бүх зүйл дууссан гэдгийг ойлгосон юм да. Ээж минь бурхан болж охин бид хоёрын хатуу хувь тавилан тэгжэл хэлсэн. Гэхдээ би хүн шиг амьдарч болох байсан ч бор дарсанд орж ажлаасаа халагдаад муу охиноо их зовоосон доо. Хэсэг ингэж явсан ч би охиноо бодон буцаад энгийн амьдралдаа орж зах дээр тэрэгдүрж амьдралаа залгуулсан. Охин бид хоёр болоод л байсан. Гэвч жилийн өмнө ээж гих хүн нь гинтгэн гарч ирээд охиноо өөр дээрээ аммаар байна гэсэн. Надтай дутагдаж гачигдах зүйлтэй амьдарсан охиноо ээж дээрээ жаргалтай амьдраг гэд явуулсан юм. Харин ээжээс эрэхтэй миний охин шаал өөр болчихсон байсан. Гинэн томоогүй зантай тэр минь үг дуу цөөтэй надтай бараг нэг ч үг дуграагүй. Орой бүр уйлж хонно. Би энэ талаар тэр их шүү юмнаас нь асуухад би яаж мэддгийм багш хийж байсан хүн байж охиноо яаж хүмүүжүүлсэн юм бэ? Манай энэ хавийн хүүхдүүдтэй хэдэн өдрөөр алга болж байгаад манай хүн загнуулаад хөөгцөн гэж хэлсэн. 19 дугаар хэсэг төгсөв. Сөрөг цэцэг 20 дугаар хэсэг. Ээж миний охин тэгэж явах хүүхэд биш шүү дээ. Уудалгүй түүнийг жирэмсэн болсныг мэдээд би аав нь хин юм бэ? Тэр гэрт юу болсон тухай өчнөн асуусан ч тэр надад юу ч дуураагүй. Харин төрхийнх нь өмнө би ажилласаа эрт тараад ирэхэд манай гэрт нэг танихгүй залуу ирчихсэн байсан. Би ч тэр хүн лав мөн гээд түүн рүү дайрсан ч тэр миний өдөөс ёжлон инээгээд цагдаад өгөөч дээ. Чи намайг барж идэхгүй. Тэгээд ч энэ охин чинь өөрөө намайг өдсөн. Өөрөө ихэлсэн танай охин дуртал байсан шүү дээ гэж хэлэхэд нь би түүнийг алахад бэлэн байсан. Гартаа хутаг атхан түүний өмнө далаах гэтэл охин минь гүйж ирээд миний өмнө сүгдөөд уйлсан. Аава, болчих би гуйж байна. Таныг шоронд орчихвол би яаж амьдрах юм бэ? Аава битгий гэж. Би тэр үгийг нь сонсоод хутгаа газар дунгаахад өнөөхөр над руу инээгээд цүнхтэй мөнгө нүүрлөө минь шидэд амаа хамхаад явбал та хоёр зол шүү гэж хэлсэн. Тэр үед би шалдаа буусан. Дотор хүмүүс наад хүнээ алаач ийм их доромжлыг яаж тавьжиж байна гэж байсан ч би юу ч хийгээгүй. Би цагдаад хандаж үтсэн. Эргүүлээд бидний буруу болсон. Охин минь төрж өөрөөс унсан ахин охин үр төрүүлсэн. Тэр хүн дахин ирж бидэнд ахи адил мөнгө өгсөн. Би тэр мөнгнүүдээс нэгийг нь ч үрээгүй. Та тэр хүнээ дүрслээд өгөөч. Дүрслэх зүйлгүй. Тэр хүн бол тэр ихийнх нөхрийнх нь дүүн. Би ч мөн тэр хүнийг өөрийн чадах хэмжээнд судалсан. Эхнэр хүүхэдгүй ганц би нэг компанитай. Мөнгөн дээр туйлж бүх зүйлийг мөнгөөр хардаг хүн. Оргилж толгой дохин энэ бүх зүйлийн учир олдчихлаа гэж бодон яаран утсаа авч болор руу залгалаа. Чи хаана байна? Би хэргийн эзнийг олсон. Чи наанаасаа яаралтай буц. Наад хүн чинь юу ч хийхээс боцохгүй хүн шүү. Гэж хэлэхэд болор утсаа тацаллаа. Ойрхон дэлгүүр байвал ороод гараа тийх үү? Юу авах гэж эрэхтэй бүх зүйлээ авчихсан шүү дээ. Тэгээд ч одоо дэлгүүр байхгүй. Эргээд л орлоо. Гэж алтан хуйг машиныхаа толинд түүн рүү харан хариулна. Харин авах зүйл гараад за тэгвэл яах вэ гэд утсаа гарган оргил руу мессеж бичин үлдээлээ. Зуслан дээр нь ирж тэд дотгош оров. Түмэж гэрлээ машинд суусан цагаас нь хойш нүд салгалгүй харсан тул шуудхан л түүний бэлхүүсээр нь тэврээд надтай жаргахтай бэлэн үү гэж асуухад гэрлээ түүний гарыг холдуулаад би өнөөдөр жаргамааргүй байна гэж хэлээд чанга инээлээ. Түмэгийн уур хурч түүнийг өөртөө татан ойртуулад та хоёрыг ямар санаатаагаар бид хоёрыг дуудсныг мэдэхгүй гэж бодоо юу гэд алгадан унгав.
Чи яаж байна? Гэд болор гэрлийг тадан бид хоёр авлаа. Гэтэл алтан хуйг үүдэн зогсон. Та хоёр хаашаач гарахгүй. Миний араас мөрдөж намайг шинжлээд байгааг чинь мэдээгүй гэж бодоо юу? Яасан? Намайг шоронд хийчнэ гэж сансан уу? Эний ч хүсээд хийж чадаагүй зүйлийн нэг шүү дээ. Тийм ээ. Тэр цэцгийг би хүчинсэн юм. Ээж нь ч гэсэн би эдэлдэг байсан гэж хэлээд дахин чанга нээгээд ээж охин хоёрыг хоёуланг нэг өдөр эдэлсэн шүү дээ. Чамд ямар сонсогдож байна? Би хийгсэн бүх зүйлээ хийж байж санаа минь амардаг. Чамайг овоо гайгүй юм болов уу гэд ойртох гэсэн биш. Чи чинь харин нэг муу өмхий хүрэн шиг амтан байжээ. Миний аав Монгол улсын бүх эрх мэдлийг гартаа эзэмшсэн хүн байдгийн. Ерөнхийлөгч хүртэл аавын минь үгээр хөдөлдөг гэд боддоо. Чи юу хийж чадна гэж? Чи хин юм? Гэж болрыг алгадан цогж унгав. Түүний хамраас цус гарахад гэрлээ түүн дээр ирээд наад хүүхнээ холдвол би энэнтэй хоёулахна баймаар байна. Гэхэд түмээ гэрлийг чирэн өрөө рүүгээ авч явлаа. Нөгөө өрөөнөөс гэрлэгийн балиач гэх туу сонсдно. Чи муу адгийн навш ингэж амьдрсныхаа шитгэлийг хүлээх болно. Чи харж байгаарай. Гэхэд тэр уурлан ахин түүний нүүр лөө цохив. Чи муу гिचи намайг яана гинэ. Чи чадах уу? Амжих уу? Чэдэр зулбусгийн яг юу юм? Арай аавынх нь гэж инээхэд чи бол араатан. Чи хүн биш. Тэр одоо хаана вэ? Айлны газар үхлүү твдэж байгааз. Аль хэдийн тэнгэрийн орон заларчихсан. Юу? Чи яаж чадчихна? Тэр чинь жоохон охин. Тэр ямар буруутай гэж гээд ойлгохт нь дуугаа. Яасан гонгонсоо хоолоо тийм гээд дахин түүнийг алгадав. Болорч уйлж түүнийг ус онцонгийн нүдээр ширтэв. Алтан хуйг босож өөртөө виски аягалан уугаад миний өмнө саад болж гарч ирэх гэсэн хэм бугааж үхэн. Уудахгүй чи ч бас үхэн. Өө тийм. Чамд баяртай мэдээ хэлэхэд дээшээ очвол тэр зул бусгатай уулзах юм биш үү? Цаадахта миний мэндийг дамжуулаарай. 20 дугаар хэсэг төгсөв. Сөрөг цэцэг төгсгөлийн 21 дугаар хэсэг. Түмээ нөгөө өрөөнөөс гарч ирлээ. Муу хүүхэн чинь өмнө нь дуртай байсан байж одоо болохоор муухай орилж гин гээд өөртөө архи ундаглан уув. Наад хүүхнээ тэр сандал дээр хүлчих. Удалгүй наадахыг чинь тэнгэр дэвшүүлнэ. Гэрлийг яах вэ? Тэр чинь чиний хүүхэн. Тиймээс миний асуудал биш. Асуудлаа өөрөө зохицуулцуур. Түмээ толгой дохин болроог сандал дээр хүлэн суулгалаа. Харин алтан хуйг түмээгээр виски хундгуулуулан ууж чанга инээ. Болроо түүнээс хараагаа салгаж чадсангүй. Юунда харав гэж юм. Яасан? Би амттай харагдаа юу? Жоохон угаатгая. Төргүүлээ. Тэгээд чамайг амтлана. Дараа. Гээд дээш хурууга заана. Намайг хурдан алаадах. Чам шиг ийм хогийн нийгмийн бузар булайг хараад суухад нүд минь өвдөж байна. Алтан хуйг уурлан босож ирээд түүнийг сандалтай нь хоош жийж унгаагаад хэвлэл хэсэг рүү нь хүчтэй 2-3 өшгөлөв. Алив намайг хар. Аль вэ? Гээд нүрийг нь татан өөрлөгөө харуулад ямар байна? Сайхан байгаа үсттэй гээд түүнийг үнсгэд болор уруулыг нь хазж орхилоо. Алтан хуйгийн уур улам хурж түүнийг дахин зодов. Болор ухаан алтан унлаа. Түмээж айд сандран тэр яаж гоо? Чи нэрээ түүнийг алцгаж байгаа юм уу? Чи дуугавэ гээд нэмж ахин хэд өшгөлөөд тэр архийг аваад ир. Гэхэд түүн шилтэй архи авчирч өглөө. Болрын нүүрэн дээр биен дээр насгаж амруу нь архи цутгахад болроо ухаан орлоо. Энэ үед хаалга гаднаас шууд нэгдэн цагдаа нар орж ирэв. Алтан хуйг болон түмээг баривчлан авч цагдаагийн машинд суулгалаа. Тэдэнтэй хамт оргилж мөн орж ирэн болроог тэврэн машиндаа суулгахад тэр аяархнаар чи иржээ ашгүй дээ
гэрлээ дотор байгаа түүнийг аваарай гэд дахин ухаан алдлаа. Оргилд сандран машин асан хөдөллөө. Гэрлээ тэр даруй өрөөнөөс гарч ирэн цагдаа нартай хамт явсан байв. Хэдэн өдөр ухаангүй хэвцсэний эцэст арай гэж ухаан оров. Тэр хамгийн түрүүнд оргилыг олж харлаа. Ухаан орчихсон уу? Зүгээр үү? Гэд сандран асуух оргилыг харахад түүн рүү инээмсэглэн толгой тохилоо. Ингээд шүүх хурал болох өдөр ирлээ. Болорч биеийн тэнхэрсэн тул шүүх хуралд оролцохоор ирэв. Шүүх хурал эхэллээ. Бүх зүйлийг эхнээс нь дуустал гэрлээ утсан дээрээ дуу хураасан байх бөгөөд өрөөнд байх үедээ алтан хуйгийн болрыг зодож байгаа дүрсийг хүртэл бичлэг болгон авсан байлаа. Мөн энэ зүйлээ интернет орчинд тараасан нь шүүх шударга бус болох вэ гэж дүгнсний үндсэн дээр бүгдийг нь тараасан юм. Харин алтан хуйгийн аав ах хоёр нь энэ муухай зүйлийг миний дүү хүү хийсэнд бид маш их эмзэглэж байна. Уучлаарай гэж уучлалт хүссэн дүүдээ хүүдээ өмгөөлөгч авалгүй цохих хосны ял шидэглийг нь үүрүүлнэ гэж хэлсэн нь өөрсдийнхээ амийг бодсон гэлтэй. Шүүх хурал үргэлжилж шүүгч дараагийн гэрчийг орж ирэхийг хэлэхэд цэцгээ охин хүүхдээ тэрсээр хурлын танхимд орж ирлээ. Үүнээс хэд хоногийн өмнө болор ухаангүй байх үед оргил гэрлээ хоёр уулзалдан хэргийн талаарх баримтыг интернетээр тарааж байв. Оргилийн утас дугарлаа. Цэцгээгийн аав залган "Бид охин оллоо" хэмээхэд тэд баярлан заасан газарт нэрэв. Цэцгээ эсэн мэнд хүүхдтэйгээ эмнэлэг тэмцлүүлж байлаа. Ааваас нь бүх зүйлийн талаар тодорхой асуухад "Ээж надтай холбогдсон юм. Алтан хуйг гих тэр залуу ойхныг Зуслангийн байшингийнхаа хонгилд нуусан байсан. Араас нь хүн дагуулж мэдэж авч ойхноо аварсан юм байна. Би энэ жоохон муу байсан учраас надад хэлээгүй. Биеийн тэнхэргээр хэлье гэж бодсон гин. Ойхон минь ингээд амьд сэрүүн эсэм минь олцсонд би маш их баяртай байна." Болрооч түүнийг хараад гайхах баярлах зэрэгцэн. Цэцгээ охин болсон бүх явдлыг шүүгчдэд ярьж өгөв. Ингээд шүүх хурлаар алтан хуйгийг бүх насаар нь чанга дэглэмтэй хаалттай 20 ангид насаар нь 20 ял төмөө болон хэсэг эзэн холбогчдод 5-8 3 жилийн ял мөн ээжт нь 6 жилийн 20 ял оногдуулав. 10 жилийн дараа оргил болор хоёр хүүхдээ тэрэгэн дээр нь түрэн алгуурхан алхана. Тэдний өмнөөс инээмсэглэл цацруулан ирэх эмэгтэй "Болраагчээ, би шинэ ажилд орчихлоо" гэж түүнийг тэврэн авлаа. "Хөөх, сургуулаа төгсөөд удаагүйж ажилд оршиж байгаа мó. Ямар мундаг юм бэ? Тэгвэл өнөөдөр бүгдээрээ чиний ажилд орсон баярыг тэмдэглэх үү?" "Тэгэл та даана үсттэй." "Мэдээж би. Биш манай нөхөр даана" гэж инээлтцгээв. Оройн нь зоогийн ширээн дээр оргил болор гэрлээ цэцгээ болон түүний охин аав гээд бүгд л баярлан сууж байлаа. Болор угаалгын өрөө орохоор явах замд хажуу ширээнд танил эмэгтэй харагдана. Болорч түүн рүү харвал цэцгээгийн ээж байлаа. "Та ч нэнд сайн байна уу? Би харин охиндоо баяр хүргэх гээд ирсэн ч орч чаддаггүй. Дээр бас та хонхны баяраар нэрчгсэн байсан шүү дээ. Охинтойгоо нэг уулзахгүй те. Надад түүнтэй уулзах нүүр байгаа гэж үү? Холоос ч болов түүнийхээ баяр жаргалтай байгааг харах л хангалттай. За би ч явъя да. Нэрээ чамд баярлаа. Охинд минь цоошин амьдрал бэлгэлсэнд би гэдэг хүн нөхрийнхөө сүүдрээс гарч чадалгүй охин их заваасан. Энэ бүх зүйл бүгд миний буруу. За би явъя да" гэд айжуухан алхасаар ресторанаас гарч явлаа. Түүний өмнө нь уулзсан тэр гоёмсог бардам эмэгтэй өнөөдрийн эмэгтэй хоёр тээс өөр байх аж. Амьдрал хизээд нэгэн хэвийн байдаггүй гэдгийг тэр маш сайн ойлгож байлаа. Төгсөв. Зохиолыг бичсэн зохиолч Үүрийн Туяа. Сайн байна уу сонсогчдоо?
За зохиолч өөрийн туяагийн сөрөг цэцэг туужийнхаа 1-р бүлгийг хүргэж туслаа. Удахгүй 2-р бүлгийн та бүхэнд уншиж хүргэх болно. За тэгээд тэрнээс өмнө зохиолч Стенуны 100 дамнасан хайр туужийн сүүлийн 8-р бүлгийг оруулах явцад YouTube сувгаас олон улсын хориотой үг хэллэг орсон учраас сувг маань 7 хоногийн 20-нд орсон байсан. Пост болон видео байршуулах эрхээ би 7 хоногоор асуусан. За та бүхэн миний постыг харсан бол мэдж байгаа. Зохиолчийн энэ зохиолыг бол хаалттай гуравтай би бүрэн ихээр нь уншчихсан байгаа. Тэгээд бүрэн ихээр нь ямар ч хасалтгүйгээр сонсохыг хүсвэл надтай миний үлдээсэн 2 линкээр холбогдоод чатаар мэдээлэл аваарай. Мөн эротик бас нэг групп байгаа. Тэнд 3 эротик зохиол орсон байдаг шүү. Тэр мэдээллийг бас нэмэлтээр хүргэчихье. За тэгээд Стенун зохиолч маань YouTube сувгадаа бүрэн ихээр нь зохиолоо байршуулаа гэж хэлсэн учраас би яг хориотой үг хэллэг болон эротик хэсгүүдийг нь бүгднийг нь хасаад одоо маргаашнаас эхлээд зохиолоо одоо энэ өөрийн туяа зохиолжийнхаа сөрөг цэцгийг бүрэн ихээр нь байршуулад бүтнээр нь байршуулангуудаа 100 дамнасан хайр 8-р бүлгийн 2 хэсэг үлдсэн байгаа. Тэр хоёрыг нэг өдрөө байршуулад за тэгээ бүтэнгээр нь оруулаад 100 дамнасан хайраа дуусгаж байгаа. Цаашдаа ямарваа нэгэн зохиол уншихдаа эротик хэсгүүдийг бүгдийг нь хасаж уншихаас өөр ямар ч аргагүй боллоо. Дахин би сануулга 2 хоногийн хугацаанд авбал сувг маань хаагдах аюултай учраас яг ийм шийдвэрийг өөрийн зүгээс гаргасан байгаа шүү. За тэгээд зохиолчдоо ярьж байгаа дахиад би нэг эротик сувг нээх бодолтой байна. Мэдээлэл авах хүсвэл мэдээж чатаар холбогдорой гэж хүсэж байна. Үргэлж хамтдаа байдаг та нартай маш их баярлалаа. За 4 хугацаанд баяртай. Баярлалаа.